унтаж. Окса. Тэгээд истэн амраа. Хайчвачи. Агбаа. Миний хөө. Хүрээдэр. За миний хүү. Ээжтэй хүрээдэр. Намайг бараарай. Намайг бараарай. Намайг бараарай. Намайг бараарай. Таши. Оо. Хөлхөдөө. Маа. Цагаав. За. Энийг идчих миний хөө. Ээжээ би энийг бүгдийг идэх юм уу? Тэгээд. Ямар ч байсан. Богдгаа залаад ирлээ. Монголчуудын минь заяа буйн түшнэстэй. За одоо хөдөлгөн шүү. Татлагаа сайн татсан байсан. Нуудыг очих газар ч одоо тэр юм шүү дээ. Аль? Тэр. За, дээдс нь та Монгол нутагтаа хөл тавилаа. За ингээд очроо баруун гарталтаа бариад хонхоо зүүн гарталтаа бариад багшийн гадаагаад ингээ сайхан зохиод байгаа. За дамраа. Оо болж гэн сайхан. За багшийн гадаагаад уншаарай. О И А Janna
Богдтон. Та одоо энэ хүүхдүүдтэй тоглоно шүү. За та ээжтэй очи. Ээжээ. Наад боднууд чинь юу юм? Тэгвэл он. Та нар одоо Богдтонтой тоглоно. Одоо тэр боддоос ороход очиод хүлээж. Чү. Айлуу тэр ташуу. За. Тарааш. Жолоогоон бай. Одоо дөрөөгөө дөрөөл. Одоо мордоорой. За тэр хүүхдүүдтэй очиж тоогоо. За мороо гуйдаад дахиорой. Чүү. Хүүхдүүдээ найшир би танад алтан зоос өгье. Надад зоос байхгүй үзэн зээлэр өгөхгүй даяа. Хоньны нэхий ноос нодуураар сольгүй даяа. Үгүй ба. Түгэл ингээд авандаа. Үгүй. Богдтон. Та яач вэ? Таны би чилээх үү? Ашаа та тэрийг харав уу? Юу тэр? Ахгүй байна уу тэр соён бүсгээр үлдсэн номыг? Тэр мөхсөнд яаж харагдах юм бэ? Богдтон. Тэр одоо бүр тод болчихлоо. Бидний улс өөртөө тусгаараас болон мандах. Энэ баруун хөндөгөр хятадууд газар хаглаад байгаа сурагтай. Тийм үү. Жинхэнэ уургач хүн байна да. Гүн чинь бүсгүй хүн шивтэй. Тийм ээ. Энэ хаанхын бүсгүй. Жомон Цогтбаярын аягч шүү дээ. Та ч хараагүй л үү? Би танихгүй юм байна. Аль дуудаж. За тэгье. Богд морилж явна. Очиж мөрг. За.
Та бос. Богд эзэнтэн мотрын яцсан хайрлаач. Зүгээр. Буулгийн тархин дээр учрах сайнны өрөөл байдгийн гинлээ. Таны алдар хэн билээ? Намайг Дунгаа гэдэг. Дайчин Жонов ангийн хошуунд данстай. Хатан ахайтанд цай эдээ барьдаг үлээ. Юун сайн юм бэ? Та чинь тэгэхээр дээшээ харсан бүх савны эзэн байх нэ? За тийм ээ. Та өдөрч өнөөдөр Аз хэмэртэ явж байна. Та аян замдаа сайн явж ирвөө. Амар байна уу? Амар юм. Танаа нутгаар зөөнчлөх сайн болж байна. Энэ жил газрын гарц их сайхан байна шүү. Аях жохин Дунгаага надад хайрлана уу. Би ханиа болгож цай хундаа хийлэх гэсэн. Богдд минь ёс төртөө таарчихсан. Манай энэ чинь хар цэцгууртай хүн шүү. Язгуур хүндэс улс эрүүл тавилан шийддэг гэжтэй. За тийм ээ. Богдтон таалж байгаа бол мөхөсөд баярлахаас өөр юу хийх вэ? За та болгоо. За. Аглаад. Та бүхэн өмнөх үедээ ундаага барьцгаа.
Хүний амьдрал алга ургахын зургал өөрчлөгдөх юм. Хэдхэн хоногийн өмнө би энэ замаар хатаа хайтны аяг чимээн дуудуулаад номхон хар морь унчихсан ачаа хөтлөөд гэлтэрч явсанс. Ингээд тантай зүснийсэн морь унчаад тоолцол алхуулж явах юм гэж зөөдлөж гүйсэн. Тавлын өрөөлөөх. Юусоо Богд эзэнтэн минь. Бид хүрээний Бадамьяаг дацангийн жисаны малыг малдаг жирийн малчин хүмүүс. Жигтэйхэн сайхан соргог малын бэлчээр байсан газрын минь нэг өглөө босоод харсан чинь хар хятад хаглаад сэндийгээд онгжоод ямар болгосныг та харалдаа. Тэгээд бид хэрүүлхийг санаатаа яваад очисон чинь буу шийдэм царил зайгүй болж дайраад Шанзуу яамны тамгатай бичгтэй юм билээ. Шашин номын хэргийг би мэдхээс төрийн хэргийг би мэдэх. Миний санахад үүсгэх заргаа бичгээр үлдэн хүрээ амбанд явуулах нь зүйд нийцэх болов. Богд эзэнтэн минь. Тэр хагдагдсан газар нь ч яах вэ? Хар хятадуудын гар хүрээгүй газрыг бид авч үлдмээр байна. Та бүхний заяа буйны төлөө бурхан шүтэнтэй би залбирая. Хамаг нам бүгд хоосон чанар юм бол хоосон чанарт мөн бөгөөс үйл гарч бороо орох, өв сургаж мал таргалах чинь хоосон чанар их гэж юу? Аль бүхэнд хоосон чанар буй болвоос түүнд хамаг утгас буй болоо. Аль бүхэнд хоосон чанар үгүй болвоос түүнд юун бэр үгүй болоо. Аль бүхэнд хоосон чанар буй болох түүнд хамаг утгас буй болох. Аль бүхэнд хоосон чанар үгүй болвоос түүнд бүх юм үгүй болоо. Номыг цээжлэх нь бус. Номын хүчийг эргэтэн луга хурааж чадах нь чухал юм аа.
Та нар намайг төв түн инээ тэрэ гэж ярьдгийг чинь би мэднэ. Би өөрийгөө Монгол хүн гэж боддог. Би нэгэн хэргийг үүсгэх санаатай байна. Таныг надад тусалж чадна хаа гэдэгт би найдана. Хичээнгүүлэн зүтгэе. Тэнгэрийн цаг хараахан болоогүй байх шиг байна. Гисэн хэдий чи алсуур бэлдэж байл түн горгүй. Энэ төрөнд алга тусахад гар сунгах хүн хэрэгтэй. Нэн дээр Баатар цагаан хааны судсыг барьж үзмээр санагдана. Бидэнд хэр нааш тавэ гэдгийг урдаар тандаж үзэх хэрэгтэй. Элж зарж өөрийн биеэр мэдхээс нааш мэхгүй л болов да. Хүрээ консулыг дамаа тандаж болох ч үнэн мөнийг мэдхэд найдвар баг. Бийч мөн тэгэж бодож байна. Орос улсын мөнгөн сангийн газраас шашин номын үүсд хэрэглэх хэд гурван төгрөг зээлэх нэрийдлэр очиод судсыг барьчих. Зээл хүүгийн хүүгээд талиж өгөнтөө. Зээлэх нь албуу. Авах хөхийн толгой дээр болчихно гэж нэг сайхан юм байдаг үсттэй. Тийм дээ. Тэгээд ч өгөөч үгүй ч. Энэ хэрэгт чамд нөхөр жигүүр болох хүн бол говь түшээгүн хайсан гүн хоёр. Засаг ноён чагдарж авав. Тийм. Ухаантай, бөөр сүртэй, шудраг итгэлт хүн. Олны хэлцэх нь эрдэм номтой. Авах этгийн шуналгүй, хэрсүү, сүрх ил хүн юмгэнлээ. Олны өвгч ортоож байх. Ортоогоор үл барам ерөөс тийм. Та хоёр зөвшөлдсөж байгаад найдвартай хэд гурван хүн олж нэн дарив нууцаар мордвол. Зардал мөнгөний над хилээд авах мэт. Хамдвангинд бидний хэлцэнтэй ижил гэгэнт маань Монгол гэсэн сэтгэлтэй явдаг юм байна. Би зөвхөн явж гэгэнтэй газар холдох уу? За тэгээ та. Хоёулаа тэр айлаар буугаад болтой. За. Цаад эдээгээ явж өгье.
Ингэж авах шинэ олны гаргасан шинэ авч чадахгүй юм. За, амгалан сайхан байцгаана уу. Амар байцгаана уу. Энд ээ. За. Эчин Идэ ундаага бэлдээ. шүүшүү энэ ч юм хүн бэлээ. Надэргаасаана. За тамих. Сайхан зосч. Энэ хүн ноён. Алсын хүнээс айдуу сонс гэдгийг айны хондог барь хүүхэн. Мамих. Алю, энийг. Номтой хүн болоорой. Зөв шүү. Уянч харин бомбгон дундгүй юу дээ? За, наастай газрын ёс юм биш, наадамтай газрын жам юм биш. Майныг барьж ба. Аюулаа нэг сайхан димээч. Яа тэгээ. Дэмээ сайн өөхөө. Тавтай таяа танахаа. Агот уррага шанда аллоо чойо тавлаг ваннан алдчих. Бага хүртээ. Бид нэг гадаалаа. Амгаламарлаараа.
За, сайхан зусч байна уу? Сайхан зусцгааж байна уу? Дээшээ сууц. Сайхан зусч байна уу? За, идээцгээ. Цаа. За. Та хоёр найранд орохгүй яагаад? Манай энэхүү хар багаас хөлд орж чадахгүй байсаар суунголчихсан юм. Ээж би цай ууя. Оо, миний хүү цай уух юм уу? Одоох ээж. Алло. Оо, цаа. Яй. За. Хүүгээ минь хөлд оруулж хайрал. Энэ тамгыг галд часуулаан болтол нь улаасга. За. Одоо би чамайг энэ тамгаар тамгална. Чи ойлгохгүй гэж аливна тамга. Чи юу болж байна? Миний хөө. Энэ хүүг би хөлд оруулах тавилантай байж. Бурхан минь. Энэ хүүхэд танд заягцсан үр юм байна. Хүүгийн алдрыг хэн гэдэг вүлээ? Батарч. Нэр нь хүнддэж. Мөрдөрж гэж нэр хайрлаа. Та миний хүүг өргөж аваач. Мөрдөрж хүүг өдөр судар харж ийж би өөрөө ирж авна. Гялалаа. Юу юм бэ? Зогс, хайчих гээд байгаа юм. Гэгэнтний ордноос хүн бараалахыг гэж үү. За би одоо гарлаа. Та хаанаас хэний зараалаар явна уу? Би совидны зараалаар явж байна. За, тийшээ хамтдаа явъя. Гэгэнтэнд айлдгсан айл дүрийн хариу чимээ сураг байна уу? Би чигч очих нь очсон. Миний би Богдэдэс өөрийн биеэр бараалах нь. Тэр цагт энэ айлтгалын учир нь олдох байх гэж бодож байгаа. Богдын сайван бараалахад хүсэж байна. Морилгээ. Та дэше морил. За. Ойрд миний би алба ихтэн учраа бараалхаж чадаагүйд хүлцэлвч. Таны үгийг дамжуулъя. Гигантний дүндэн альтгахаар явж байна. Унш.
Хэдүүгээ Монголын шашин төрийг баттган газар нутгаа хамгаалж өн удаа амар жаргалтай суухын аргыг сэлэх цаг нэгэнт ирвэ. Энэ цаг үеийг алдан өнгөрүүлбэс эрх жаргалтай суух нь битгий хэл элдэв зовлон гүзэж газар шороогооч эзэмшиж чадахгүйд хүрнэ. Ил учрыг мэдсээр байж та бүгдэд ис сануулбас Монгол тоотон бүгдээр миний 8 дүрийг шүтэж тагсны тус үгүй болох тул би мэдснээ хэлэхгүй сууж үл төвдмөй. Үүнийг манай олон ноёд дүшмэд арга юугаа сайтар бодож нөхөр жигүүрийг олж хилцэн шамтахыг сануулахын учир энэхүү бичгийг өргөв. Гигантны айлтгалыг хүлээж авлаа. За. Тулган даргал зэрэглээстэй гэж дээр хингээгэнд айлтгаарай. За. Бид нар яагаад хүүтэй минь уулзуулахгүй байна? Удаахгүй авчих үстэй. Таныг одоохон хүүтэй чинь уулзуулнаа. Дээнхжин. Мөнхөх тэнгэр минь чихүүгийн даваанаас нааш тачаах мөр хизээч бүү гараг. Бууdaa шүү. Танэ. Таан чинь хятадууд Монгол лам нарыг алах гэж байна. Үгэн вэ?
Хаан тэрв. Та аюугийн бүсэнд бөөз одоо болж. Дамнуурчны тэнд үү? Тийм ээ. Муу даю бүсний хужаанууд дамдаа монголчуудыг дүүрдэж байдаг дүүрч тугай. Одоо бүгдээрээ хурдхан очие. Одоо яах вэ? Миний араас явцгаая. Бүгдийг хороо очихж биднэ. Бүгдээрээ миний араас. Явцгаая. Монголчуудаа миний араас. Та амгална уу? Миндээ. Морил. Гэгэнтэн та өдрийн явдлыг дуулав уу? Дуулсаа. Цаагуур чинь тэгээд юу болж байна? Одоохондоо хүрээ амгалан тайван л байна. Гэхдээ гол буруутанг олж бидэнд тушаа гэж шанз Бадамдоржид агсарсан сурагд уулдсан. Энэ үмэн хятадуудыг нийлээд сандаргсан болтойдгоо. Энэ бүхэн юу хэлж байна гэж та бодож байна? Манай монголчуудын төвчээрийн хүлээс алдар бололтой. Энэ бүхэн юу хэлж байна вэ гэвэл хөдлөх цаг болсныг хэлж байгаа хэрэг. Өмнө газар их самуун болж байна. Уржигдрал гэхэд бослог гарч манж ноёно унахсан байна. Хятадын энэ их самуун дээр л дөрүүлж бид манжаас тусгаар болох ёстой юм. Цэрэг зэвсгийн хүчээр бус цагийн аяыг самбаачлан харж их хэргийг үүсгэх гэж байгаа юм. Зэ харж байна уу? Дээд төлөг бол. Мөн сайхан төлөв. Манай лам нарын яаж босож байгааг хар. Дээр нь дөрөв далай хааны ардуудын хятад хүүснийхний зүрхэнд цус уруулсныг бод. Манжчин улсын дотор гарч байгаа энэ их олон самуу. Энэ сайхан завшааныг алдвал хожим хойно бид харамсавч барагдахгүй юм болно шүү дээ. Зорилгыг дагъя. Энэ сайн ноён хаан намнан сүрэнгийн өргөсөн бичиг. Хөдлий тусгаар улс болъё гэсэн байна. Энэ хэргийг би нэгэн дуугаар дэмжинэ. Ер нь манай монголчууд мордо эмээлчгээд байгаа шүү дээ гэгэнтэн минь. Манай монгол хүн цөвт. Дээр нь зориг зүрх ихтэй улс. Буруу хөгжөөвөл эгэл ард хоморгонд нь сүрч мэднэ. Ухаан зарлгүй л гориггүй. Би ч бас ингэж санана. Ер нь халах дөрөв шав 5 аймгийн хан ван хутагт ховилгаад ноёд төшмдүүдийг даншиг өргөх нэрийдлэр хүрээнд бүгдийг дуудчихъя. Та зарилгаан хайрл.
Наад чим эргэн санаа байна. Маргаашнаас эхлээд самдоо элдв юм шаардаж туршааж эхлэх баг. Түүнийг хэрхэвч биелүүлж болохгүй. Хэрхэвч эсэргүүцэж болохгүй. Хөдлөх цаг бас хараахан болоогүй байна. Та миний үгийг ханд ванд дамжуулахдаа нэг сайхан найр үүсгээд хэрэгэд хилээдэх нь үз. Хаан ч юу ч болж байгааг мэдэхгүй нэг их найрлсан, аригдсан хүмүүс болж харагдах нь хэтийн үлсэд маань өлзийтэй биз. Намнан сүрэн та хоёр очиод дэмий биз. Хар авчгаж мэдэх бах. Зарлаг дагъя. Ганжуур данжуурыг барлах ажил маань юу болж байна? Энэ тухай танд айлтгахаар уран цэндуга ирсэн байгаа. Оруулах уу? Оруул. Таны лагшин тунгалаг. Та дэше морилж. Та сайхан намарч байна уу? Сайхан. Та сайхан намарж байна уу? Ганжуур данжуурыг барлах ажил маань юу болж байна? Бүтэмжтэй. Ирэх сарын шөнийн 8-нд барлаж дуусна. Та болгоон соёрх нь уу? Танд хэрэгтэй зүйл байвал даалам цэрэн чимдэд бараалах нь үз. Дулумд хэл ханд вангийн найранд очино юм хумаа бэлтгэ. Та амгалан морилж байна уу? Амглаа. Та бүгдээ амглан гэх. Хайрыг сайхан байш уу? Харин тийм. Хатанд урд нь Цогбатрах чононгийн хатны аягч байсан гэлүү. Тийм гинлээ шүү. Морь уургалдаг, лүүжин тавьдаг гисэн шүү. Дээдтэн минь та тогтоогооч. Айдв ноёдоо та бүхэн урдах хундахтайгаа нэг тогтоогооч. Эцгээ ууцхаа ноёдоо. Юунасаа сар ичүүцгаа. Монгол биелгээ цаанаа л нэг сайхан шүү. Тийм шүү. Лам нарын зодооны тухай дуулуу. Дуусаа. Ингэх цаг нь болсон.
хаалан зэрэн чинь. Манайс хоёр ирээгүй байх шүү. Хаан дуан өрсөл баймаар Нэгэнтэй тантай уулзахаар ирээд байна. Орос хятад хоёрын хоёулангийнхэн судсыг зэрэг барьж байхгүй бол болохгүй цаг болчихлоо. Манжамбан Оросын консул хоёрт тус тусад нь хүн гарга. Хятадын хэрхэх гэж байгаа Оросын судсанд ч лувшин Манжамбаны судсанд ч лувшгал болно. Хаалганы утасны хорооны мэдээг танд. Жиа. Зарилгийг дагая. Сандо үүмэн гаргагчдын толгуулагчийг барьж өг гэж шанзви яамнаас нэхэд байгаа. Сэрдэж байгаа хүний нуух оргуулах талаар туслаарай. Богд ордондоо нуучхаад гаргаж өгөхгүй байгаа юм гинлээ гэсэн цууд хараачих. Тэд өнөөдөндөө манайхыг арай нэгжиж чадахгүй байх. Тэр хооронд нь хүрээнээс гаргахыг бод. Монголын хувь заяа бидний хэрхэн сонор соргог байхаас ихээхэн шалтгааллах цаг болчиход байна. Туршуулда хөлсийн сайн өгөөрэй. Мөнгө чинь хүрэх үү? Хүргэнэ. Хүргэнэ биш. Хүрх мөнгө ав. Тамнэ. Шанзавтан өнөөдөр хүн хүлээж авахгүй. Одоо тарцгаа. Гүү тэгээд хизээ хүлээж авах юм. Та дараа ир. Гүү энэ Бадамдорж шанзав. Мөнгө зутгах шанзав болсныгоо юу гэж боддгийм болоо. Хайгууч хэвтнэ. Шанзав Бадамдорж гэдэг чинь шунхай хомхойн дэнтсэн хүн шүү. Голооз мөнгө лан алтнаас Монголын худалдагтаа цэхгүй хүн шүү дээ. Сэхгүй. Эд хөрөнгнөөс олж төрсөн ихийг ч худалдагаас буцахгүй хүн. Манжамбаныг ирэхээр бүгд шанзав яамныхан хөөгдөж байгаа үстэй. Хөөгдөх нэг өдөр байхад хөөх өдөр бас ирэх ви. Энэ мөг ерөн дэвсгэрээр нь сэгсэрхэд дээрх нь унахгүй хаашаа зайлддаг юм. Ортох шүү хүзүү орооно. Урт хормоо хөл орооно гэж үг байдаг юм. Тэргүй би зарах хийж яваа хүн. Би урд нь Богд уулын сүргийг харж хамгаалдаг байсан хөө. Гэтэл Манжамбан Богд уулыг жилдээ 2 удаа тагснаар зүүдэг. Гэтэл тахих гэсэн тэнгэр муухайрлаа, муухай аашиллаа гэд Богд уулыг торгож байна гэж хор ташуурдаад. Дээр нь хятад мужаанаар дүн хийлгэж овоон дээр нь тавиад хамаг адуугийн минь туугаад хятад руу тавьдсан шүү дээ. Хөөмөн хэдэн адуугаан төлөөлж чадсан уу? Одоо харин төлж өгөх үгүйг үзэх гэж явна да. Юу гэдэг юм? Өмөрөд өнгөрнөц. Ноёдууд ямар бидэнд туслах биш. Харин ч бүр чамаг барьж аваад
Дашуурдаж, банцдаж чадах л ус шүү. Банцдууд банцдан л биз? Тэртээ тэргүй би айдгаа авдартаа хийчихсэн хүн. Ямар ч байсан хэрэг эрхэлсэн хүн байна. Шанзав руу орноо. Юу гэх нэв? Болгоомж тойл байгаарай. Миний хүүгээс ялгааны байх уу? Хичээ, яг хичээ. Гэхдээ тамина ингэж яаран турга тусгаарлана гэж амьтны зэвүү хорслыг хүргээд яах юм бэ? Жаахан хардсан ээ. Манж төр хятадын ноёд төшөмтийн гар хөл болцоход монголчууд бидний санаа сэтгэлийг дөвшин байлгах нь бүүхэл. Газар нутгийн минь булаахаар боллоо. Гүн чин аавах эзлэх гэж бид нар л хийх оосон хардаад байгаа болохоос биш. Дайрч орж ирээд эзлээд авчихсан юм байхгүй л байгаа үсттэй. Уляастай. Энэ ховдоор дүүрчсэн хужаа нарыг та нар юу гэх юм? Манжамбантай манту хувааж иддэг болохоор чи мөрч байгаа биз? Наад үг чинь хятадуудын мөнгө зодчихсан хүний амнаас гарч болох үг байна. Аядаж үз та. Нуусан хятадуудад газар нутгийн минь худалдаж ханаагүй юу? Энд тэндгүй сандиж сандаачсан ногооны газар. Эх нутаг минь хятадаар дүүрлээ. Газар шорон дээрэн харин хятад тариачдын хүчээр өөрсдийнхээ идэх хүнс ногоо тариулаад авчихад хинчин хэнийг хохирох гээд байна да. Та бид хохирно. Монголын түн ард хохирно. Хойчоочин үрсад мань хохирно. Бидэнд ганцхан зам байна. Нэг бол манжаас салж тусгаар улс болох. Эсвэл хятад дуусах. Тэгэхээр хүчээр садхаас өөр аргагүй. Ингээд бид ирнэ манжиг дийлнэ гэж үү дээ? Дийлгүй бол өхөн л биз? Илэхгүй яадгийг. За, амар сайн байна уу та? Сайхан амарч байна уу? Дарган сайхан амарч байна. За, юу хэрэгтэй? Би танаар нэг хідэн сэлэм хийлгэх гээд. За, ямар хөө сэлэм? Нэг иймэрхүү маягийн. За. Иймэрхүү. Тийм ээ, яг ийм. Хичнээн? Нэг 100-гаатыг. 100-гаат. За, хагаан тамар ховордсон цагт ийм сэлэм хийхч хэцүү л байна да. Би үн хөлсийн гомд авахгүй. Хамгийн чухал нь та нарын санал. Тэгэхээр ноёдоо манжаа салах нь зөв бицтэй. Салгаар барахгүй бид эзэн Чингис хааны анхлан байгуулсан тулгар төрийг үүсгэж өнөө цагийн боловсон Орос, их мэ жибэн улсын жишгээр төрийг цогцлоо. Тэгэхээр хаан тулс гэсэн үг үү? Тийм ээ. Тийм ээ. Хаан тулс. Хаантай байх нь гарцаагүй. Гэхдээ хаан хэн байх вэ гэдэг л хамгийн чухал. Одоо тэгвэл хэнийг хаан ширээнд өргөмжлөхөө шууд хэлэлцэе. Тэгье. Чингисийн алтан үргийг алгасаж болохгүй ёс гэж нэг айхтар юм бий дээ. Бүх монголчуудыг санаа зорилгондоо нэгтгэн нэгэн жолоонд авч явж чадах алдар суу ихтэй хүн л
хаан болох нь Монгол улсад тустай. Гэгэнтнээс өөр тийм хүн алга байна. Тэгвэл Богд гэгэнтнээ хаан ширэнд өргөмжилвэл ямар тэгж хийдэх үү? Орос улсаас тусгаар улс болохыг манд дэмжиж, тусалцаа үзүүлэхийг гуйсан бичиг үйлдэж. Орос хүнтэй ойр байж айл төрхийг сайн мэдэх хүний хувьд Ч.Болдорж, Цэрэнболд гүн хайсан нарыг хэлмэрч хөтөж нарын хамт нэн даруй явуулбал цохилтой гэж бодож байна. Та бүхэн юу гэж болгож байна? Зөв дэмжиж байна. Гэгэнтнийг хаан ширээнд сууж бүх Монгол туурхтанда ивэл хишгэ хүртэнүү гэж та бүхний өмнөөс нэр хавсран гэгэнтнээс айлтгал гуйх үүргийг би хүлээе. Их хэргийг туйлд нь хүрэхтэл нууцлах хийгээд Монгол улсын төлөө зүтгэх эзэн Чингисийн үеэс уламжилж ирсэн андгай тангараг өргөцөхөөвөл ямар ав? Зүйтэй. Монгол улсын төлөө ам бие үл хайрлан зүтгэхээ мөнх тэнгэрийн дор тангаргалъя. Тангаргалъя. Сайн оюун хаан танд бараалгахаар ирлээ. Орвол. Таны лагшин амгална уу? Мэндэ. Морил. Гэгэнтэнд бараалгахын учир бидний ноёдууд чуулж манжчин улсаас тусгаар улс байгуулах тухай санал нэгдэж тун зөв. Эзэн хаанаар нь таныг өргөмжлөх тухай саналаа айлтгал бичгээр хүргүүлж байна. Бүгд хэргийг төр ерөнхийлөн захиран шийдэх газар байгуулах хийгээд дараагаар нь чухам хэнийг тохоон томилох нь таны мэрэгэн оюун мэдэх буйцаа. Энэ ус гомн том болж байна. Харин тийм ээ. Танаахан тэгээд сайн гинэ. Сайн гинэ. Ойрдоо харин жуужагийн биеийн жаахан чилэрхэд байна гэх юм. Ээж айлвал. Хэд хоногоос лувсан от чиг тийш нь явуулдаг юм билүү? Тэгээ би хэлье. За. Та хурлын дараа манай номын өргөөгөр нэг очооч. Тэгээ би очие. За. Маргааш таныг завтай бол намнан сүрэн гайхаар ороод магсар хатантай уулзаж торцгийг авчиж өгөх юмсан.
Энэ малгай надад зохиж гэнэ үү? Та яагаад? Би чинь чилэрхээ юу? Эхнэр хүүхдэд төрийн нууцыг задлах учиргүйч. Чи бол Богдын хатан. Тийм учраас энийг мэдэх учиртай. Намайг Монгол улсын хаан бол гэд байдаг. Эртний хос ёсны сургаалд шашин төрийг хослон барих тухай өгүүлсэн байдгийг та мэднэ. Тэгэд ч таны 8 дугаар төр ийм заяа төрхтэй юм бол та хаан болох ёстой. Цаг төр ийм орой бусгай үед төрийн хэргийг хөтлөхөд миний ухаан өгсөн. Би чинь шашин номын хүн шүү дээ. Таны оюун ухаан мэрхэн байваас Монгол орны ирээдүй тийм байна. Монгол томтон бүгдээр миний 8 дүрийг шүтэд тагсны тус үгүй болох тул заяа төөргөд авахаас өөр арга үгүй л болов. Даалам Цэрэнчимтэнд айлтгал өргөхөр ирлээ. Оруул. За. Амгалан сууж байна уу? Амгалаа. Та нар минь мордох гэж байна уу? За тийм ээ. Зэм. Энэ хэл нэвтрэх бичиг. За. Та нар минь сэрэмжтэл яваарай. За. Бид нар зүг зүгээс цуглаад ар хяактад нээлж цааш хөдлөхөөр тохирсон байгаа. Тэр нь зөв. Би та бүгдийн ажил үйлсийг Бандитын аймгийн Ловон ламаас асуулгасан. Өлзийтэй сайн ажил үйлс бүтэмжтэй. Ганцхан өвөр зураал эвийг хичээгээрэй гэсэн байна лээ шүү. За. Та нарт үгээр хилцэх өдөрч таарна. Мөнгөөр хилцэх өдөрч тохионо. За. Тат. Та энийг өмсөд яв. Хэрэгэ бүтээж иртлээ битгий тайлаар. За.
Эрдэнэ шанзын яамнаас түмэн олонд сонирдуулах нэ. Бурхан багшийн 500 эрдэмт шавийн нэг болох Богд Жавзандамба өнөөдөр түмэн олонд дэлгэр мөргөл үйлдэж өлзийт учрлыг сонирдуулмаа. Өргөлийн үеэр Богд түмэн олонд мотрын хишгэ хайрлана гэжээ. Хүрээ ямар байна? Тайван. Сүүлийн үед монголчуудын жаахан омог дарагдаг бололтой. Энэн дээр нь л бид хүчээ зузаатгах хэрэгтэй байна. Болж өгвөл 1000 цэрэг нааш нийлгээж бидний хүчийг зузаатгаж өгнө үү хэмээн хүсэлтэн би бичгээд сууж байна. Харамсалтай энэ өгөхгүй л болов. Монголыг эртхэн дотоод мужаа болгож авахгүй бол Орос юм уу Японы хоол болно гэдгийг эзэн хаан мэдэж байгаа шүү дээ. Хүч зузаатгаж өгнө үү гэж хүсэх нь бидний үүрэг. Ойлголоо. Энийг хартаа сайдаа. Чиний тэр тайван байгаа гэж байсан хүрээ чиний нү? Чиний уур омгон дарагчсан монголчууд чиний нү? Яасан бэ сайдаа? Яасны би биш. Харин чи мэдж байх ёстой юм биш үү? Юу болсон бэ сайдаа? Арх, найр наадам эргэл мөргөл хийж гимгүү царайлсан монголчууд чинь аль хэдийн өөрсдийнхөө төлөөлөгчдийг Орос улсаас тусламж гуйхаар мордуулчихсан байна. Би бүр ингэн гэж мэдээд байсан юм аа. Одоохон хүн явуулж ханддорж нарыг баривчил. Барьж өгсөн хүнд өндөр шан харамж амал. Мэдлээ. Байц. Богд Жавзандамба худагтын өргөөг цэргээр бүслүүл. Гүйцэтгэе. Чи юу гэж энэ зогсоод байгаа юм? Тэр мэдээгээ шүүрдэж. Мэдлээ. Тэднийг мөшгөн хөөхөр морд цэргүүд явууллаа. Харин Богдын ордныг Орос цэргүүд хамгаалтанд авсан байна. Энэ бүхний толгойлогч нь Богд Жавзандамба худагт гэдгийг чи мэдэхгүй байна гэж юу? Энд бас нэг мэдээ байна сайдаа. Өмхий монголчууд. Цаадуулч нь аль хэдийн Санкт Петербургт хүрчихсэн байна. Одоох явж Шанз Бадамдоржиг дуудаж ирүүл. Гүйцэтгэе. Таны урт удаа наслахыг тань ерөөй. Ерөөл батарших болтугай. Баярлалаа. Баруунд ориглуун дарсыг дээдсийн ундаа гиндэг гэсэн баха. Тийм ээ, би энэ талаар сонссон. Та тамхитат. Баярлалаа, эрхэмдээдсэ. Гэхдээ би татгүй л дээ. Хонгор минь энэ Штраус. Штраус. Та хөгжим темэх дуртай хүн үү? Тийм ээ, би хөгжим дуртай. Дунга. Чи нэг сайхан хөгжим дараач хөө.
За тэгээ. Та шатар тоглодгоо. Я люблю Би эту тоглох игру. дуртай л да. Но Тэгтээ я нүүхэл похож на сайшгүй. За тэгвэл хоёулаа ганц хоёр өрөг нүүйтэй. Алло. Таны эрүүл мэндийн төлөө. Би одоох. Тухайлбал бидэнд хөрөнгө мөнгө зээлэх болон зэр зэвсэг худалдан авах мөн Монголын морд хороог сурган боловсруулахад Орос сургагчийг эрүүлэх талаар говьл туслах уу? Харамсалтай нь эрхэн дээдсээ би ийм зүйлийг шийдэх эрхгүй шүү дээ. Тэгтээ энэ хүсэлтийг дээш нь уламжилж бүтэх талаас нь зуучлая. Мэдээж аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэдгээр бид Орос улсын худалдаачдын Монголд хийх худалдаанд онцгой эрх олгож мөн мал ноос ноолуурт тоо хэмжээнд хязгаарлахгүй гэх мэтийн хариу барих явд бол гарan шүү дээ. Надаас шалтгааллах зүйл байвал би хичээнгүйл нь туслая. Чак. За мат. За. Сайхан тоглолоо. Баярлалаа эрхэн дээдсээ. Энийг танд бэлэг. Спасибо. Амбон сайдын амрыг гэрий. Та морил. Амбон сайдын ажил үйлс бүтэмжтэй биз дээ.
Миний ямар байгааг та нар надаас илүү мэдэж байгаа юм биш үү? Ямар юмыг? Юу ямар юмыг гэж? Бас мэдээгүй царайлж мэдэн бүдлэх санаатай. Бүхүнээ хэлчихвэл дээргүй юу? Ямар юмыг дэрвэ? Бүхүнээ өч. Үгүй бол на толгойд чинь сум зоож орхин шүү. Хаанд дорж хин хинтэй хамт явсан б. Даалам Сэрэнчимэд гайсангүн тэднэр бараавлагчтайгаа хамт явсан болов. Яах гэж явсан юм? Манжаа салж тусгаар ус болох гэсэн юм. Өөр Буусмаар туслаач гэж. Одоохондоо айтайхан арийн аргухан олж чадах юм бол энэ хэргийг зогсоож болно шүү дээ. Хождоогүй байна. Хождоогүй гэв үү? Тийм ээ сайда. Хождоогүй байна. Ухаандан Богд эзнэл нэг болигэд хэлчих юм. Та Богд Жавзандамба худагтад өөр юм биеэр бараалах. Оросод явсан төлөөлөгчдөө нэн даруй эргүүлэн тат. Оросоос цэрэг ирүүлэхийг болов. За. Ингэж гимэн. Оросод явсан төлөөлөгчдөөс би ял асуухгүй. Өршөөнө гэж амлая. За. Хэрвээ энэ хэргийг бүтээчих юм бол би сүүлийн жилүүдэд олгогдоогүй цалин пүнлөө зэрэг жинсийг Монголын ноёдод олгуулна гэж амлая. За. Сайн уян хаан таанд бараалгалаа илтгэж байна. Морилгэ. За. Гэгэнтний лагшин амгалан байз. Амгалаа. Та амгалан морилж явна уу? Амгалаа. Миний би таньяас Миний бие Монгол улсын хаан эзний суурийг хүлээсэн нь ерөөст тоост ертөнцийн хоосон нэрийг ирмэлцэж олон амьтныг гашуун зовлонд хөргүүл сүгэ химээсэн нь бус гагцхүү халахын ихээхэн ноёд лам нарын чин үнэн сүсгээр хүчлэн гуйсанд хэрхэвч маргаж болох төмөн зүйлийн аргагүйгээс багш шавийн хүн журмыг бодож олны санаанд нийлүүлэн шашин төрийг хослон барьж сүсэг бишрэл төгөлдөр олон монгол овогтон шавнар юугаан аштын зовлонгоос өтөр төргнээ ангижруулах сайн мөрөөр өдөрт сугай химээсэн нь энэ болоо. Ялалаа танд. Гэгэнтэнд айлтгахад бидний ноёдууд чуулан зөвлөсний дүнд нэгэнт тусгаар улс байгуулахын хувьд сангийн хамаг хэргийг захиран шийтгэх яам, гадаад явдлын хийгээд дотоод яам, цэргийн яам, шүүн даслах яам байгуулвал нэн зохилтой гэж зөвлөлдсөн. Та болгоо нэвцтэй.
Намнан сүрэнгой. Бид туурах тусахаар улс болохын хувьд төрийнхөө далбаанд алтан соёнбоо мөн хөлбөл ямар ав? Гайхалтай мэрэгэн санаа байна. Энэ танаа гушууны заргын хариу. За, хашуу ноёнтой айлтгая. Дуусчлаа ноёнтой. Айло. Халахын хүрээний газрын бүгд хэргийг төр ерөнхийлөн захиран шийтгэх газар. Сайхан болжээ хүү. Гадаадчих уу? Цаг нь ирэхээр хатна. Саандуу амбан танд бараалахаар ирлээ. Орвол. За. Алюната түрүүхэн ураач. Гар. Боо. Болно. Зогс. Эрхэм амбан сайд юун хэрэгээр явна? Ямар шалтгаанаар цэрэг элсүүлэн байлдааны сургууль хийх болов гэдгийг би асуухаар ирлээ. Та бэлхнээ мэдж байгаа. Манж улсын дотоод мужи өвөр гушуудтай хил залгаа нутгуудад уймэн самуун их гарч байгаа нь бидний сэтгэлийг ихэд дүгшээж байна. Өөрийн харьяат гушуудын мал сүрэг, хүн ард, нутаг орноо сэргийлэн хамгаалахаар цэрэг татаад байгаа нь. Буу зэвсэг нь хаана байгаа юм? Отоогоор төдий олонгүй. Харин тантай уулзсан сайхан завшаан боллоо. Та бидэнд буу зэвсэг сум илүүчлэхгүйз. Бидэнд илүү юм байхгүй. Урдаас ирвэл өхийг бодъё. Битгий олон яваад гарч. Дооч. Шазрын ир байх нь. Уг нь хэлүүл. Алигтайгаа шиг дуурайд өгчтэй. Шүү чанга. Шүү чанга. Та бүхэн гараад хашаан дотор байгаа баруун талын гэрт ор. Тэнд манай дуулан байгаа. Сандоо таншилын хоёрт чоожогийн дүгжүү гаргана. Би энд 75 мах галдаа даадах чад очие. За.
Ядар удаа. Зүгээр. Сандаа амбны альчих нь хангилсан бол? Бодвол зүүн жихэн хангинаа байлгүй дээ. Монголын төрийн түшмэд тантай уулзахаар хүрэлцэн ирээд байна. Оргэ. Та амгална уу? Түшмэд юуны учир явна? Бид болвоос Богд Жавзандамба хутагтын зарлиг сонсгохоор ирлээ. Богд Жавзандамба хутагтын зарлиг. Тан дэлгээс нь тулгын шаардах бичгийн хариуг өгөх тогтоосон болзоод 3 цаг нэгэнт өнгөрсөн болохоор одоо болтол хариу ирэхгүй байгааг үзвэл татгалзаж байгаа хэрэг буйцаа. Учир иймээс манж түшмэл саандо тэрний түшмэл цэргүүд Монгол нутгаас 3 хоногийн дотор гар тухай. Зөрчвөөс цэрэг хөдлөгөн уул нутагт нь буцаах учрыг ухуулан тушааж зарлиг хөргүүлвэ. Та нар бусдын ятгалганд орж хэр хэлцгээр ирээгүй билээ. Эднийг баривчил.
Мэдхгүй. Энэ тэр жил таны над руу нисэлсэн арга шүү дээ. Миний сахиус байгаа. Тийм. Халахын вангун засаг нар хамбэрдэн шанзуу даалам нарын бичээг олон засгууд зөвлөлдсөний учрыг мэдүүлэн сонирдуулхнаа. Бидний монголчууд тулгар төрийнхөө язгуур үндсийг сэргэн өөрийн хэрэг зорилгыг өөрсдөө мэдэх улс гэрээм байгуулсан тул Богд Жавзандамба хотогтыг Монголын шашин төрийг хослон баригч наран гэрэлт түмэн наст эзэн хаанаар өргөмжлөө. Хэмээн нэрлэж оны цагийг олноо өргөгдсөн хэмээн алдаршуулахаар зөвлөлдөн тогтсныг тунхаглан сонирдуулж байна. Монгол улсын дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар Д.М. Цэрэнчимдийг яамны тэргүүн сайдаар Чингэн ханд дөржийг түшээгэн чагдарж явыг эс хомбосон гүн амсрайг хахан тамсныг сонирдуулан айлтгаж байна. Наран гэрэлт түмэн наст оройн дэд Богд Хааны эрхга харьяатар дин дотрос надаас ай хүртэх настан бүрт урван лан Экүрэн сууга хар шар түмэн олон хийгээд Орос төв дэргэн харьяат ба харьяат ус олон нийтэд ухуулан зарлахтун новтолгон одохтун
Thank you.